зүйлийг мэдээгүй болж ахиж битгий хүн амаа алдсан. Гэр ахын галд ээс бусад ангилалд огт тусаа шилж болохгүй. За. Одоо энэ зөвхөн рүү харуулж байгаа. Яа нэр гарал. За. Харин ийм галыг унтраажуулах хамгийн энгийн арга биднэрт гэрд байх ёстой хүнсний сод ашиглаа. Богино хугацаанд унтраажуулах. Бидний түрүүн харсан зүйл бол ахын нөхцөл харамсалтай маш их тохиолддог. Нэр халуун гал дээр тос тавьж орхиод мартчихаараа хэд халсан тос өөр хасчдаг. Хүн тэрийг нь хараад сандраад гал харчгаараа хамгийн түрүү тус хийя л гэж байна. Тэгээд тийшээ нь усын хүмүүнийх шиг болсон процесс болоод өөрийнхөө биеийг дээрээс нь ахын нөхцөлтэй гэртээ гал алддаг тохиолддог. Тэгвэл нэр ус татчих болохгүй бол яах ёстой юм бэ? Өмнө харж ирсэн бол галын гурвалжин гэжээдэг бид нэр чадах ёстой бодис хүчил дөрөвч болон улааны их энэ гурав үүснээр шаталтай өг. Харин аль нэгийг нь бид нэр зогсоочдох бол галыг унтраач. Таны хийж чад хамгийн энгийн зүйл гэвэл та ерөөсөө гал тийм их хэмжээтэй биш байх юм бол зүгээр л савныхаа тагийг тавьчих. Сав доторх хүчил дөрөвчийг чатаад дуусны дараа гал унтраач. Тэгэхээр энэ мэдлэгийг орчныхон хүмүүст өгөөж тэднийг хамгаалаарай. Бусад төрлийн галуудыг хэрхэн унтраахыг description-д оруулсан шүү. Oh my god. Би буруу зүйл хийгээд энэ. Чи дахиж жоох болчих.